Монгол улсаас махан бүтээгдэхүүн экспортлоход тусгайлан эрх зөвшөөрөл олгодоггүй. Монгол улсын хүнсний тухай хууль зааснаар Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх бөгөөд тухайн жилд стратегийн бүтээгдэхүүн экспортлоход тоо хэмжээ тогтоосон бол хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай бодлогын гэрээ байгуулж квот авсан байх шаардлагатай. Импортлогч орны хувьд Монгол улсын мал амтны гоцолдорт өвчний нөхцөл байдал, малын төрөл зүйлээс хамааран хориг цэрийн нөхцөл шаардлагыг өөр тавьдаг. Бүгд найрамдах хятад ард улсын хувьд адууны махыг түүхийгээр хонь үхэр ямааны махыг дулааны боловсруулалт хийж экспортлохоор харилцсан тохиролцсон байдаг. 2021 онд бүгд найрамдах хятад ард улсын Галийн ерөнхий газраас бүгд найрамдах хятад ард улсад импортлох хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гадаад аж ахуй нэгжийг бүртгэх журмыг батлан гаргасан. Энэ журам зааснаар импортын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гадаадын аж ахуй нэгж нь хүнсний аюулгүй байдал, ариун цэврийн үр дүнтэй удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн түүнчлэн экспортлож буй хүнсний бүтээгдэхүүн нь хятад ард улсын хүнсний аюулгүй байдлын стандарт холбогдох хууль дүрмийн шаардлагыг хангасан байхаар заасан байдаг. Дээрх журмын дагуу аж ахуй нэгж нь экспортын эрх өссөн хүсэлтийг холбогдох хяналтын хуудсын дагуу боловсруулан төрийн эрх ухий байгууллагаар дамжуулан бүгд найрамдах хятад ард улсын Гайлийн байгууллагад цахимаар мэдүүлнэ. Мэдүүлсэн хүсэлтийг хянан шалгаад шаардлага хангасан тохиолдолд зөвшөөрч бүртгэлд оруулах эсвэл цахимаар болон газар дээр нь шалгахаар мэргэжлийн баг томилогдсон ажилтдаг.